Одоо би нэг тэнд оруулж ирээд нэг асгач. Дараагийнх нь энд ингээ асгач тий. Асмааслаа үтсчлээ. Хэвэн. Асуудалгүйсэн. Намаг Бацаахны Баттекс гэдэг MD Top компанид жолоочийн ажил хийдэг. Миний өнөөдрийн нэг ажил хэрхэн яаж өгөхийг хамтдаа сонирхцгаая. Гаражийн буцааны болтын ажилтаа байгаа. За тэрэн дээр үстэй шинжилгээ тэгээд ажилтаа гарна гэж. За. Эдгөөдлөөс хааж ажиллаарай. За. За ингээд хөдөлмөр хамгаалтын дээр гар үсгэж сураад. Нэг талд нэг канастанд хартаа. оны 5 сард анх ажилд орж ирсэн. Чиншиг 3 хотгон дээр. Одоо ажлын байрлалгаа машина асааж нормалдаж машина бэлдээ та. Одоо энэ дотор л ингээд энэ дүүргэлтийн шороомор байгаа л хийн гэсэн үг л дээ. Тэнцэнс хэсгээр ачаалвал. За машина асаагаад нормалчжээ. Тосмоослоо шалгана да. Одоо бүтээн байгуулалтанд оролцож чинь гэдэг нь бас бахархалтай сайхан юм. Энэ том бүтээн байгуулалтанд оролцоод гар бие оролцоод явж байгаа нь бас зүгээр юм л гэж боддөө шүү дээ. Асмааслаа үтсчлээ. Хэвэн. Асуудалгүйсэн. Машин техникийн бүрэн бүтцийн байдлыг хариуцах. Тэгээд осод авааргүй гадагшаа ажилд гарахаар бол тэгээд замын хууль дүрмийг баримтлах тэгээд байна да. Хоёрын 24 оны 5 сард орчихсон. 5 сарын 10-нд анх ажилд орчихсон. Одоо жишээ нь энэ суур мөрийг ингээд анханаас нь барилцаад энэ суурны шороо мороо зөөгөөд анханаас нь явсан. Дараа нь ингээд ашиглалтанд орох хугацаа бол сайхан л баг. Энэ ажилд орохоос өмнө Баянууд гээд шууны аж ахуйд 17 жил ажиллаад тэгээд энэ компанид орсон да. Өглөө одоо энэ 6 сарын 1-ээс зуны өөртөө шилжээд өглөө 6 цагаас ажил цугладаг болсон. Төгжрлгүй амар байдаг. Ажилдаа ирэхэд ингээл наашаа шаашаа шороогоо зөөж асгаад наашаа цаашаа маневрыг энэ дотроо. Ажлын ачаалт үедээ ачаалтаа, гайгүй үедээ гайгүй. За улсын комисс хүлээлгэж өгөх үеэр жоохон ачаалттай. Бус үеэрээ яг л нэгэн юугаараа яваад л цаг нараараа яг графикаараа яваад л. Одоо ингээд энэ шороогоо ачаад л өнгөний тэр бор шороог нь хуулцсан байгаа юм. Тэгэл энэ цэвэр шороогоо ачаад л ийшээ болтой энэ. Нэг тосоол нэмтчээ. Тосоол уусаа бүх цаанаас тавина шүү дээ. Тий. Цаанаас. Том тэрэг бариад одоо би энэ чи Ц ангиллаар явдаг. 4-5 жил болж байна да. За замын хөдөлгөөнд явхад бол нөгөө том тэрэгний чи урдуур нөгөө жижиг тэрэгнүүд л зүгээр нэг завсар зайгуул дайраад байна шүү дээ. Тэр нь жоохон юу. Энд чи нөгөө хийгээр ажилдаг яг тулсан газар бол зогсоод хэцүү. Тий ачаатай үед бол баргийн юм дээр л тулсан газар бол зогсохгүй шүү дээ. Тэгэл урдуур хойгоор нөгөө жижиг тэргүүд нь сүлжилтэй л том тэрэг барихад бас сайхан нэг бодлоо. Эвдрэл гэмтрэлгүй явхад л сайхан юм да. Ер нь машин тэрэг саатахгүй явах сайхан да. Аз жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Би яг барилгын юунд юугаар төгссөн. Токч мэрэгчлэр төгсөжсэн. Тэгээд яг тэрийгээ бол хийгээгүй.
амьдралд юу ч тохиолдохгүй шин сэдвийн мэдээсээр юм л хийж. Барилгуудын суурь одоо болд эхлэх баг. Тэгээд болж ирэл байнга энэ дотор ингээл холхоод байхгүй ганц гадагшаа өөр тэрэг барьж явна. Амралтын өдрөөр бусаж жолооч нартайгаа ингээд ээлжлэн өөр машин тэр каранта машин портер майтин зэтин тэгэл өөр шаардлагатай бол тэгэл барайл хэлж. Одоо тэр цаашаа ч авчих уу? Энд нэг болгочих юм уу? Өдөрт энэ дотроо энэ ажлуудыг ингээд одоо энэ үлдэгдэл л байхгүй юу? Тэрнээс нэг 2-3 өдрийн нэг чинь ингээд булц асгаад энэ булаад эндүүдээд ингээд бетонд цутгаж байгаа байхгүй. Одоо би бол одоо нэг ахаад нэг 2-3 асгахад бол энэ аяг ингээд болчиход байгаа. Ийшээ нэг 2 асгах нь 2-3 асгах нь тэгээд ийшээ шороо хийх юм. Тий. Тэгээд тэгслээд одоо энэ бетонд чинь ингэж байгаа. Одоо энэ суурин дотроо ганц нэг ирээсийгээл одоо тэгслэгээ ихэд шороо батсан газар шороо буулгана. Шүншиг гурван маань бол бас том бүтээн байгуул том юм шүү дээ, хотхон шүү дээ. Тэр ногоон байгууламж ер нь тийм хотхон баг байхгүй хаа. Хөөгтийн тоглоомын талбай, ногоон байгууламж гэдэг мундаг том тийм машин зогсоолоос авахгүйлээ. Ер нь ховордоо цөмийн дотроо шийдэгдсэн, тондоо шийдэгдсэн. Одоо энэ чинь нөгөө жижиг тэрэг шиг зүгээр нэг ачааны машин ч юм тийм шиг асаагаал хөдлөн гэж байхгүй шүү дээ. Хийгээ хурааж хийгүүл явахгүй, тоормс авахгүй. Одоо манай энэ барилга чинь 22 давхар гэсэн. Тэгэхээр чи энэ ч одоо өнгө үзэмж нэмээд их гоё болох байлгүй. Яг сүндэрсний дараа бол нэг 10-20 жилийн дараа ч юм уу хүүхдүүдтэй хэлгээ тийм ээ. Энд ингэж суурнаас нь ухуулцж явсан шүү гэх тийм ээ. Бахархалтай л байна. Барилгачдын одоо нэг тийм нэг бахархаар юм тэрл байна да тий. Босцсныхаа дараа энэ чинь гар бие оролцож явсан шүү гэд. Манай энэ барилгач нь чанарын талаар бол ярилтгүй мундаг. Ямар шаардлага чанар өгдөг тэр бүгдийг нь давсан тийм чанартай л. Манай компани би ч одоо 24 онд орсон ингээд 2 жил болж ирэх чинь уур амьсгал их сайхантай хамт олон нийтж. За тэр цалин мөнгөний талаар бол ярилттай байхгүй цаг тухайтай тэр хангалт зүйл яг цаг тухайтай. Манай компани ч одоо яг гадаадын ажилчид байхгүй ерөөсөө 100% Монгол залуучууд, Монгол ажилчид, Монгол инженерүүд л энэ гараар бүтэж байгаа бүтээн байгуулалт энэ да. Шүншиг гигэн төсөлгээд их том төсөл. За ингээд өнөөдөр надтай байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн төлөвлөсөн ажил маань одоо хийж дууслаа. Хамт байсан MD Dog компани бүх ажилчдаа баярлалаа. За баяртай. Аз жаргалын өргөөг шүншиглэн бүтээв. Шүншиг гэгэн хороолол.